За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр дөнгөж сая 5 хүн доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд Хинтээ аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцлбор сургууль дээр хэрэгжиж байгаа жижиг төслийн үйл ажиллагаатай товчхон болов танилцлаа. Тэгэхээр Тэмүүжин цогцлбор сургуулиас олуулсан эко сургууль хөтөлбөрт бол хамрагдсан ийм сургууль байгаа. Тэгээд байгаль орчин аял жуулчлалын яам, боловсрол шинжилгээ ухааны яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд зохион байгуулж байгаа доктортой хөгжлийг дэмжигч эко сургууль хөтөлбөрийн үндэсний 6 дугаар чуулган бол өнгөрсөн 3 дугаар сарын 4-ний өдөр бол амжилттай зохион байгуулагдлаа. Тэгэхээр энэ чуулганы тухай мэдээллийг үзэгч та бүхэндээ өгөх гэж байна. Манай студид байгаль орчин мэдээлэл сургуулийн төвийн хөтөлбөрийн менежер Батцэц хөрөгдсөн байна. Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. За баярлалаа. Чуулганы тухай мэдээлэл юуны өмнөхлээд үгүй те. Тэгэхээр ер нь чуулганд хичнээн сургууль цэцэргийн хамт олон өргөдөж оролцов. Чуулганаар хол ярилцсан зүйлэр нь юу байна вэ? За доктортой хөгжлийг дэмжигч эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийн маань үндэсний 6 дахь чуулган амжилттай зохион байгуулагдлаа. За тус чуулганд бол 400 гаруй сургууль цэцэрлэгийн маань удирдах ажилтан, багш, за тэгээ харьяа албан газрын албан хаагчид, за аймаг нийслэлийн маань боловсрол шинжилгээ ухааны газар, байгаль орчны газрын маань мэрэгчлэлтэнгүүд хамрагдлаа. За энэ чуулганд бол нийтдээ 38 сургууль, 62 цэцэрлэг маань гэрээгээ өргөмжлөлөө ингэж гардаж авсан байгаа. Тэгэхээр эко сургууль хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд нь ямар шаардлага бий болох ёстой юм бэ? Тэр сургуулиар дамжигдаад нийгэмд болоод тухайн сургуульд суралцж байгаа сурагчид, багш, эцэгчүүдэд ямар нөлөөллийг бий болгож тэр эко олуулсан эко сургууль гэдэг тэр хөтөлбөрийг өөртөө тэр ногоон тугаагаар нь авдаг юм бэ? За энэ дэлхийн байгаль орчны боловсролын сан гэж байгаа. Түүний хэрэгжүүлдэг 5 үндсэн хөтөлбөрийн маань нэг нь эко сургууль хөтөлбөр байдаг. За энэ хөтөлбөр бол яг улс орнуудад одоогоор бол 72 гаруй улс орнууд хэрэгжиж байна. За Монгол улсын хувьд бол байгаль орчин мэдээлэл сургалтын төв маань албан ёсоор хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөрт хамрагдсан нийт сургууль цэцэрлэгийнхэн маань бол яг удирдах ажилтан, багш, сурагч, ажилтан, эцэг эх, тухайн орон нутгийн олон нийт ч юм уу те. Энэ бүх хүмүүс маань байгаль орчиндөө үзүүлэх төр сөрөг нөлөөллийг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох ийм дадал зуршилд бид нар бол чадахжуулахаар ингэж хичээж ажиллаж байна. За мөн энэ хөтөлбөрийн маань нэг онцлог бол доктортой хөгжлийн боловсролын үзэл санаа агуулгыг сургалт үйл ажиллагаагаар дамжуулдаг. За мөн нөгөө талаараа ISO 14001 стандартын суурийг бол тухайн сургалт цэцэрлэгт тавьж өгч байгаагаараа онцлогтой ийм хөтөлбөр байгаа. Хөтөлбөрийн агуулга ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол гэдэг хоёроос ангилагдаад харахад бол бий болж байна. Тэгэхээр ер нь сургуулийн өмнөх боловсролд тэнд суралцж байгаа хүүхдүүд, багш ажилчдад за ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа хүүхэд, багш ажилчдын ялгаа нэр нь юунд байна вэ? Ерөнхийдөө бол саяны чуулганы маань онцлог энэ хөтөлбөрт хамрагдаж бүртгүүлж орж ирсэн сургууль цэцэрлэгийн маань тоо олширсан. 19 оноос эхлээд манай сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд маань нэлээд их манлайлалтай орж ирж байна. За мөн политехникийн коллежууд их орж ирж байна тий. За нийтдээ Монгол улсад 335 ерөнхий боловсролын сургууль байна. 189 цэцэрлэгтэй болсон байна. 6 коллежтой болсон байна манай энэ хөтөлбөр маань. Тэгэхээр энэ сургуулийн өмнөх боловсрол болон сургууль дээр байгаа энэ сурагчдаараа нийт ерөнхийдөө бол оролцоонд тулгуурласан хөтөлбөр учраас бид нар бол сурагчдаараа тэр нөлөөллийн ажлыг бий болгож байгаа. Хүүхдээр дамжиж найз нарт нь ээж аавд нь тийм гэр бүлд нь тэр хүмүүст энэ зөв амьдралын зохистой хэрэглээ энэ миний өнөөдөр амьдарч байгаа хийж байгаа үйлдэл маань байгаль орчиндөө сөрөг байна уу, эрэг байна уу гэдэг энэ зүйлийг л ойлгуулахад чиглэж байгаа гэсэн. Тэгэхээр дөнгөж сая 5 тэрийн урталд бол яг Тэмүүжин цогцлбор сургууль дээр хэрэгжиж байгаа төслийн тухай мэдээлэл гарлаа. Тэндээс бол харахад за 597 сурагч за нийт сурагчдын 60 орчим хувь нь өдөр болгон тодорхой хэмжээнд бол бэлэн бүтээгдэхүүн аваа шууд хэрглэж байгаа. Тэрний тод хэдэн хувь нь ундаа усны сав байна, хэдэн хувь нь гялгар уутаар савлсан зүйл байна ч гэдэг юм. Тэрийгээ шууд байгальд хайж байна. Хогийн сан хайжаас байгаль бол гарчиж штэ. Тэгэхээр энийг тийм
хүүхдүүд маань энэ одоо хор уршигтай маа байгальд ээлгүй зүйл юм аа. Тэгэхээр бидний сонголт зөв байж ирээдүйд одоо ингээд амьдралын зөв дадал хвшлийг бий болгоно гэсэн үндсэн ойлголтыг энэ эко сургууль хөтөлбөрөөр дамжуулаад бол авчиж जैन тий хүүхдүүд. Нөлөөлөл нь ер нь яаж нөлөөлж чадж үр дүн ер нь яаж гарч байна. Одоо тухайл энэ жил одоо эко сургууль хөтөлбөрт одоо хамрагдаад одоо гэргээгээ авч байгаа сургуулиуд за өмнөх одоо туршлагатай яг жишг болсон сайн жишээг түгээн дэлгэрүүлж байгаа сургуулийн хоорондын харилцаа ямар байна? Нийгэм цаг үеэд дагаад бол өөр бий болж штэ тий. Тийм. Тэгэхээр манай энэ хөтөлбөрт хамрагдсан энэ эко сургууль хөтөлбөрт хамрагдсан сургууль цэцэрлэгүүдийн маань яг хийж дадаж байгаа нэг зүйл байгаа. Энэ бол яг сургуулийн орчинтой холбоотой. За энэ одоо яриад байгаа хог хаягдал буюу экологийн уул мөртэй холбоотой үнэлгээний арга зүйд бол тухайн цэцэрлэг сургуулийн маань хамт олон чадахчдаг гэсэн үг. Тэгэхээр одоо Тэмүүжин цогцлбор сургууль маань саяны чуулганаар бол ногоон тугийн эзэд болсон байгаа. Энэ ногоон туг гэдэг маань олон улстай эко шошго буюу одоо бүх улс орн болгонд одоо авч байгаа хамгийн дээд өргөмж шагнал гэж ойлгож байна. Нэрийн утас болцсон тийм үү? За тэгэхээр энэ сургууль цэцэрлэгүүд маань яг эрчим хөөж ус, тээвэр, хог хаягдал гэсэн сэдвэрээ өөрсдийнх уул мөрийг хэмжиж байгаа байхгүй юу? Нэг гэсэндээ хэрэглээд байгаа ялгаруулад байгаа хог хаягдлынхаа хэмжээг бид нар маань ингээд сар болгон давтан хэмжээд дүгнээд за тэндээсээ ямар дүгнэлт гаргаж ийн вэхээр бид нар одоо яг ингээд хүүхдүүдийн маань хунцар савны хэрэглээ ийм одоо төдий хэмжээтэй байна. Тэгвэл энэ хэрэглээ бид нар ийм килограммаар бууруулнаа. Ингэж бууруулснаар тухайн хунцар савын байгальд одоо ялгаруулах те нүрс хүчлийн хийн уул мөрийг бид нар тэдэн тооноор ингэж багасгах боломжтой гэдэг ийм одоо судалгаан дээр үндэслээд энэ Тэмүүжингийнхэн маань бол ийм төсөл хэрэгжүүлж байгаа. За мөн одоо Тэмүүжингээр хязгаарлахгүй тэр одоо олон сургууль цэцэрлэг маань ч гэсэн яг энэ үнэлгээний аргачлалаар өөрийнхөө сургууль цэцэрлэгийн онцлог тохироод бид нар юуг одоо бууруулах боломжтой юм те байгаль дэлхийдээ бид нар яаснараа ээлтэй байж чадхаар байна гэдэг ийм арга замаа сонгоод ингээд амжилттай үр дүнгээ дүгнүүлээд за тэгснийхаа эцэст бол энэ хүрэл гэрээгээ мөнгөн гэрээгээ ногоон туг гэсэн ийм шатлалтаагаар өргөмжлөл гэрээгээ аваад явдаг байгаа гэсэн. Эко сургууль хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжснээр тухайн одоо сургуульд бол сайн жишээ бол олон түгж जैन те. Тэрнээс гадна тухайн одоо сургуулийн сурагчид өөрсдөө бол одоо экологийнхаа уул мөрийг багасгасан ийм бол хувь хүн бол төлөвшин бол гарах нэ. Тэгэхээр байгаль орчин мэдээлэл сургалтын төв бол энд ямар үүрэг оройлтоор нь оролцдог юм бэ? За манай байгаль орчин мэдээлэл сургалтын төв бол яг 2007 оноос эхлэн энэ эко сургууль хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн байгаа. За 2011 онд яг албан ёсоор бид нэр үндэсний оператор байгууллага болон одоо баталгаажсан Монгол улсын хувьд. Тэгэхээр энэ хөтөлбөрт одоо бүртгүүлж байгаа сургууль цэцэрлэг дээр бид нэр яг энэ хөтөлбөрийнхөө үндсэн суурь ойлголтыг эхлээд түгээдэг. Тухайн цэцэрлэгээс одоо 10 хүний бүрэлдэхүүн бишээ сургуулаас 10 хүний бүрэлдэхүүн цэцэрлэгээс 5 хүний бүрэлдэхүүнийг бүр сургагч багшаар бэлтгээд тухайн сургагч багш маань одоо сургууль цэцэрлэг дээрээ бусад одоо сургалтанд суугаагүй олон нийтийгээ чадахжуулдаг тий. За ингэснээрээ сургууль одоо бүхлээрээ ингэж ажиллах ийм механизм руу шилждэг байгаа. Ер нь бол манай байгууллагын одоо зорж байгаа ажил бол яг энэ одоо бүртгүүлсэн болон бүртгүүлэх гэж байгаа сургууль цэцэрлэгийг бол ногоон хөгжил, доктортой хөгжлийн төлөө ийм сургууль цэцэрлэг болохын төлөө зорион ажиллаж байгаа гэсэн. Эко сургууль болохыг одоо тэмүүлж байгаа тэр ерөнхий боловсролын сургуулиудад хандаж ямар заавар зөвлөмжийг та бүхэн өгдөг вэ? За тэгэхээр бид нар бол энэ хөтөлбөрийг бол тусгайлан тэр аймагт энэ аймагт гэсэн зааг ерөөсөө байхгүй хэн бүхэнд нээлттэй за бүртгүүлэхийг хүссэн сургууль цэцэрлэг маань өөрсдөө эхлээд энэ хөтөлбөрийн талаарх ойлголтыг бид нараас авдаг байгаа. Тэгээд тэрнээс хин нэгний хүчээр ингэ суулгаж бас болохгүй. Энэ бол одоо юу гэдгийг миний өнөөдрийн одоо амьдарч ажиллаж байгаа орчин нөхцөл гэдэг өнцгөөсөө биш миний ирээдүйн хүүхдийн одоо сурах, ажиллах ийм орчин нөхцөл гэдэг өнцгөөс бүх одоо тэр багш сурагчдыг бол чадахжуулдаг байгаа. Чадахчсан багш нар эргээд бол нөлөөллийнхөө журмаар бусдад одоо түгээн дэлгэрүүлж байна уу те? Яг зөв. Одоо тэгэхээр одоо хүрэл гэрээгээ мөнгөн гэрээгээ ногоон туг авсан сургууль цэцэрлэг маань хүрлийн одоо хувьд жишээлбэл тухайн одоо орон нутагтаа нэг сургууль цэцэрлэгтэйгээ түншилж ажилладаг тийм. Мөнгөн гэрээгээ өргөмжл авсан сургууль маань бол улсынхаа хэмжээнд аймаг дамнан одоо өөр сургууль цэцэрлэгтэйгээ түншилдэг. За ногоон туг өргөмжл авсан сургууль цэцэрлэг маань бүр олон улстай нэг сургууль цэцэрлэгтэйгээ түншилдэг. Иймэрхүү байдлаар энэ нөгөө сүлжээгээ бол бид нар энэ хөтөлбөрөөрөө дамжуулаад бас хамтын ажиллагааг нь хангаад ингэ явдаг байгаа. Энэ дээр бол байгаль орчин мэдээлэл сургалтын төв бол өөрсдөө
жуулчлах ч юм уу тийм ингээд холбох гүүр нь болж ингэж ажилладаг байгаа. Тэгэхээр ерөөхдөө эко сургууль гэхээр манайхны нэг ойлголт юу байдаг вэ гэхээр манайх айгүй их ногоон байгууламжтай одоо зөндөө их цэцэг мод тарьчихсан. Тэгэхээр танай энэ хөтөлбөрт бид нар бол бүрэн болцол хангана гэж ингэж эхлээд жоохон ташаа ойлголттой байдаг тийм. Энэ бол ердөө энэ хөтөлбөрийн нэгэн хэсэг нь байж байгаа тийм. За энэ хөтөлбөрт орсон сургууль цэцэрлэг маань яаж ийн гэхээр анх одоо гарааныхаа үнэлгээг хийж байгаа. Гарааны үнэлгээ гэхэд одоо сургууль цэцэрлэгийн маань гадны орчны одоо 10-аад үзүүлэлттэй, дотны орчны 10-аад үзүүлэлттэй тийм. Энэ үзүүлэлтүүдээ гарааныхаа үнэлгээ хийгээд бүтэн 1 хичээлийн жилийн дараа, бүтэн 2 хичээлийн жилийн дараа ингээ үнэлгээ хийгээд үзэхэд ахиц гардаг тийм. Энэ ахиц амжилт бол одоо тэр удирдах ажилтан багш сурагчдын маань одоо манлайллыг нийгэмд бий болгож байгаа тэр зүйл гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр байнгын давтамж амьдралын зөв дадлаг хвшлэгүүдийг бол тухайн амжилтын бол бас суур үндэс болж өгнө. За ингээ бидний ярилцах цаг дуусч байна. Ажлын амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөр үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрч байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн 3 дугаар сарын 13-ны Нямгаргийн амралтын өдрөө өглөө хөтөлбөр үзэгч танд хүрлээ. За өнөөдөр студид хөтлөгч Чимэг Баяр миний бий болон за хөтлөгч Бэлгүн Хангал, Бота хулан нар танд мэдээллийг түгээлээ. Өнөөдөр амралтын өдөр учраас үзэгч та бүхэн гэр бүлийнхэнтэйгээ хайртай дотныхоо хүнтэй дурсамж дуран амралтаа өнгөрүүлээрэй. За мөн эх 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй маргааш энэ цагтаа шинэ мэдээлэлтэйгээр уулзцгаая.